Шилмөө хаан амьдралын утга учирыг хаанаас хайсан бэ? Тэр мэргэн хаан баяр жаргал, эд хөрөнгө, ажил хөдөлмөрөөс хайсан. Гэхдээ эдгээрийн аль нь ч түүний сэтгэлийг бүрэн хангаж чадаагүй. Яагаад гэвэл хүн төр зүрийн зүйлсийг хүсч түүгээрээ сэтгэл хангалуун байхаар бүтээгдэггүй. Хүний зүрх сэтгэл мөнхийн юр бусын зүйлийг хүсч тэмүүлж байхаар дуудагдсан. Энэ дуудлага нь зөвхөн ертөнцөөс л ирдэг. Тиймээс гүн ухаантны сургаалын жинхэнэ үнц нь бүх зүйл хоосон гэдгийг батлан харуулж байгаадаа гол нь биш. Харин бидний зүрх сэтгэлийг уруу татан хуурч байгаа зүйлс нь утгагүй хоосон гэдгийг харуулахад туршиж байгаамаа. Хэрвээ бид нэр амьдралаа зөвхөн амжилт мөнгө, эд хөрөнгө эсвэл хүмүүсийн үнэлэмжин дээр үндэслээд байгаа бол бид маш амархан гутарч сэтгэлийн гүн хямрал буюу депрессэнд ордог. Ингээд бид эхлээд сэтгэл судлаач дээр очиж энэ байдлаас гарах гэж оролддог. Харин бид ертөнцийн эзнийг таньж түүнтэй хамт амьдарч эхлэх үед амьдрал огт өөрөөр харагддаг. Магадгүй таны амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байж болно. Асуудлууд хэвээрээ байж болох ч бидний сүнс санаа бодол, зүрх сэтгэл ертөнцийн эзний амар тайван хангалуун байдлаар дүрдэг. Өөрөөр хэлбэл ертөнцийн эзэнгүүгээр амьдрал нэгэн тойрог мэт хоосноос хоосон руу эргэлцээр байдаг бол харин ертөнцийн эзэнтэй хамт түүгээр амьдралаа удирдуулж байгаа хүний сүнс санаа бодол нь түүний амар тайван баяр хөөрөөр үргэлж хангалуун байж чаддаг.